Монгол бодлого журналынхон 262 дугаар хуудасны 12-ийн 260-аас эхлээд тэгш хэдэн бодлого тайлбарлая. Таад гэртээ сундагыг нэвчээрэй. За энэ тэгштгэл П-ийн ямар утганд нэг шийдтэй вэ гэж байна. За тэгэхээр бүгдрэг графикаар ботъё. Тэгэхээр энэ графикийг байгуулад тэгээд тогтолцооны цэгийг тооцоолъё тий. Тэгэхээр y тэнцүү x квадрат тусах нь 2x гэсэн нэг парабола байгуулад даана y тэнцүү p гэдэг шалгуурнаа байгуулад тэгээд нэр тогтолцооны цэгийг бүгдээрээ шинжилье. За тэгэхээр манай энэ парабол маань буюу x квадрат тусах нь 2x нэмэх нэг маань томьёо x тусах 1-ийн квадрат. За тэгвэл одоо энэ маань юу гэсэн үг вэ гэхээр y тэнцүү x квадрат гэсэн параболыг байгуулад дараа нь x-с 1-ийн квадратаа гэдэг маань x тэнхлийн дагуу 1-1-жээр баруун тийшээ зөөсөн граф болно шүү дээ. Тэгэхээр би эндээс оройн цэгийг нь 1 байхад тэг гэж хэлж чадах юм байна. За тэгээд нэг 2 3 юу авчи те. Цэг аваад ортлуулчих. За оройн цэг 1 юм чинь бүгдээ 2-ыг авчил та. 2-ыг хор 2-оос 1 исгаар 1 гээд 1-ийн квадрат 1. За 3-ыг авчи. 3-ыг хор 3-аас 1 исгаар 2, 2-ийн квадрат 4. За ингээ үндсэндээ 2 цэгэл авчи. Ягдгал бүгдээрээ оройн цэгийнхаа хувьд тэгшхэмтэйгээр байгуулж чинь те. За одоо бүгдээрээ энд парабола байгуулахдаа оройн цэгийн координат нь нэмэх 1 байхад 0 гэсэн энэ цэг. За цэг авсан чинь 2 байхад 1 гэж байна. 3 байхад 4 гэж байна. Тэгэхээр манай оройн цэгийн авцас чинь тэгшмийн тэнхлэг болдог учраас бүгдээрээ яг нөгөө талд нь тэгшхэмтэйгээр энэ хоёр цэг авчи. Тэгэхээр манай парабол маань за ийм граф байгуулах нэ. За нэгийг байгуулчлаа. Дараа нь y тэнцүү p гэхээр y тэнхлийг дайрсан ийм ингээд шулуун зурх гэдэг шүү дээ. P-ийн ямар утгаар нэг шийттэй гэж байна. Хэрвээ y тэнцүү p гээд ингээд байгуулвал манайх энэ хоёр чинь хоёр шийттэй гарна. Y тэнцүү гээд хасах тоотой одоо y тэнцүү хасах хоёр ч юм уу график байвал энээр огтлцохгүй юм байна. За ганцхан шийттэй байхын тулд бүгдээрээ y тэнцүү 0 буюу яг координатын эхийг дайрсан ийм хэвтэй шулуун байвал биднэрт ганцхан цэг гарах юм шүү дээ. Тэгэхээр P-ийн ямар утганд гэж байна. Тэгэхээр манай P маань яг 0 байвал манайх ганцхан шийттэй байх нэ. За даана 12-262. За энэ тэгштгэл P-ийн ямар утганд 2 шийттэй гэж байна. Тэгэхээр бүгдээрээ y тэнцүү гэд энд параболыг байгуулад даана y тэнцүү P-г нэг байгуулад тэгээд тогтолцооны цэг сонирхоо тий. За энэ маань юу вэ гэсэн чинь x-с 2-ийн квадрат юм байна. Тэгэхээр манай оройн цэг нь өрбөл бүгдээрээ a гүрчиг нь x-с b-ийн квадрат нэмэх нь c гэд бүтэн квадрат ялгцсан хэлбэртэй байвал оройн цэгийг яаж олдог вүлээ гэсэн чинь b байхад c гэсэн цэгт оройтой гэд. Тэгвэл одоо энд y тэнцүү x-с 2-ийн квадрат одоо нэмэх султай байхгүй 0 гэсэн үг шүү дээ. Тэгэхээр манай оройн цэг нь 2 байхад тэг гэсэн цэгт оройтой. За одоо тэгээд нэг ганц 2 цэг авчи бүгдээрээ ер нь 2 цэг л авчи. Тэгээд тэгшмийн тэнхлийг ашиглачи тий. Оройн цэг нь 2 юм чинь 3-ыг авчи. 3-аас 2 исгаар 1, 1-ийн квадрат 1. Дараа нь 4-ыг авчи. Тэгэхээр чинь 4-өөс 2 исгаар 2, 2-ийн квадрат 4 болж байна. За тэгвэл манай парабол маань ингэж байгуулнаа. Эсвэл бүгдийг яадаг вүлээ гэсэн чинь y тэнцүү x квадрат параболыг байгуулад дараа нь x-с 2-ийн квадрат тэгэхээр x тэнхлийн дагуу 2-1 зөөгцсөн юм байна гэсэн үг. За ийм парабол байснаа ишээгээ 2-1 зөөгцсөн байх нэ гэд ингээд байгуулсан ч болно те. За оройн цэг нь 2 байхад тэг. За би нэг нүдээ 1-1-жээр авч 2 байхад тэг гэсэн цэгт оройтой. 3-ыг авсан чинь 1 юм байна. 4-ыг авсан чинь 4 юм байна. За тэгэхээр манай оройн цэг x тэнцүү 2 гэсэн авцас тэнхлэгээ тэгшхэмтэй тий. Оройн цэгээ тэгшхэмтэй учраас нөгөө 2 цэгийг ингээ олчих. За тэгэхээр манай парабол одоо энд ингэж байгуулагдах нэ. За тэгснээр y тэнцүү p гэхэр чинь бүгд y тэнцүү p
Тэгэхээр за ингээ байгуулчихаар манайх шийдвүү. Яг ингээд 900 гэхээр нэг шийдтэй, манайх ч 2 шийдтэй байх гэж байгаа юм чинь. Тэгвэл Y тэнцүү P маань 900 P гэдэг шилүүн ингээд зурлаа. P маань 0-оос 9 их байх үед яг 0 үед энэ бол юу вэ гэсэн чинь нэг шийдтэй. За 0-оос их үед хаагууш татсан манайх энэ маань 2 шийд байх юм шиг. Тэгэхээр манай P маань тгээс 9 их юм уу тэнцүү байх үед хидч байсан манайх 2 шийдтэй байх нэ гэсэн үг. За дараагийнх нь 264. Энэ тэгштгэл P-ийн ямар утганд шийдвүү, нэг шийдтэй, 3 шийдтэй байх вэ гэж. За тэний бүгдийг графикийн аргаар байгуулнаа. Тэгэхээр энэ шулуунаа нэг байгуулад 900 P гэсэн нэг шулунгны энэ парабола байгуулад энэ бол 900 P гэдэг шулуун байгуулад тэгээд бүгдээ огтлын цэгээ шийдэх нэ. За одоо энэ параболыг байгуулахын тулд бүгдээр нэгдүгээр бүтэн квадрат ялгаж болно. За би 2 аргаар оройн цэг олъё. За тэгэхээр x-ийн квадрат 6x. За бүтэн квадрат ялгаж байгаа учраас ингэж тавина. 2-ыг үрчин. За x квадрат юм чи манайх x болоод 6 гарахын тулд бүгдээр 3-аар оржуулна те. X-ийн квадрат маань энд байна. Энд тэгвэл бүгдээр 3-ын квадратыг тавьчихаар ингээд томьёо болчих юм байна. Гэтэл манайх 8 байх ёстой шүү дээ. Гэтэл 9 болчиход байгааз 8 байхын тулд нэгийг хасаад өгч. Тэгэхээр манай эхний 3 маань x-с хасах нь x дээр нэмэх нь 3-ын квадрат хасах 1. За ийм байх үед нь бүгдээ оройн цэгийг олохдоо хасах 3 ба за энийг эсрэгээр авдаг те. Хасах 3 ба хасах 1 гэсэн цагт оройтой гэдэг оройн цэг олж чадна. Эсвэл зарим хүмүүс болохоор x0 тэнцүү хасах b байх нь 2а гэдэг оройн цэг олдог. Авцсан болдог томьёогоор олж болно те. B маань хэдийн гэж 6 юм байна. B гэдэг нь болохоор x-ийн коэффициент шүү дээ. А гэдэг нь x квадратын коэффициент, c гэдэг нь султаа. 2-ыг хүчин a буюу 1 гэдэг. Өөдөө хуваасан ч оройн цэгийн хавцсан 3 градус. Ординатыг олыг бүгдээ хасах 3-ыг анхныхтаа орлуулалт өгчнө. Тэгэхээр хасах 3-ын квадрат нэмэх нь 6-г үрчин хасах 3 нэмэх нь 8. Тэгэхээр энэ маань 9 хасах нь 18 нэмэх нь 8. Тэгэхээр хасах 9 дээр 8-ыг нэмээд хасах 1. За эндээс манай оройн цэгийн хавцсан 3 ординат хасах 1 ингээ болохоор энэ хоёр яг адилхан байгааз. За тэг өөрхөн олж чаддаг аргаараа л бол. За оройн цэгээ олсны дараа бүгдээрээ цэг авч орлуулнаа. За боломжтой тэнглэг өгөх цэг олдож ивэл тэнглэг өгөх цэг олсон шилэн тий. За манай энэ бодлогын тэнглэг өгөх цэг нь бол олдохоор харагдаж байна л да тий. Эсвэл бүгдээр оройн цэгийг хасах 3 юм чинь хасах 2-ыг авчи. За бас хасах 1-ийг авчи. За хасах 2-ыг орлуул энэ чи. Тэгэхээр чи хасах 2-ыг давхар чинь хасах 2 дээр 3-ыг нөхөж 1, 1-ийн квадрат 1, 1-ээс нисахаар 0 гарч байна гэд. За хасах 1-ийг авчи. Тэгэхээр чи 2, 2-ийн квадрат 4, 4-өөс нисахаар 3. За эсвэл тэнглэг өгөх цэг олдож ивэл тэнглэг өгөх цэг олно тий. За манайх энэ тэнглэг өгөх цэг нь бол олдохоор бодлого байна шүү. За оройн цэгийг хасах 3 байхад нэмэх 1 гинэ. Хасах гинэ. Тэгэхээр чин хасах 3 байхад хасах 1 гэсэн цагт оройтой. Энэ хасах 3 байхад хасах 1 гэсэн цагт оройтой. За яг хасах 2-ыг авсан чинь тэг гэж байна. Хасах 2-ыг авсан чинь тэгээ. За тэгвэл яг оройн цэгийн хувьд гişмтэй юм чинь энд хас 4-ийг хотос тэг юм байна. Хасах 1-ийг авсан чинь манайх нэмэх 3-аар 1 нэ энэ. Манай оройн цэгийг авчихсан чинь байна шүү дээ. Тэгээд гişмтэй дахиад 1 цаг. Тэгвэл манай парабол маань ийм парабол байжээ ингээ багуулж. За нөгөөх маань болохоор y тэнцүү p гэсэн. За y тэнцүү p гэдэг маань y тэнглийг ямар нэгэн цэгээр дарсан x тэнглэгтэй параллелж тутна. За одоо асуулт нь ямар үед шийдэх байх юм? Ямар үед нэг шийдтэй юм? Ямар үед хоёр шийдтэй вэ гэж. За тэгэхээр y тэнцүү p маань шил яг энэ хасах 1-ийг дайрж ивэл өөрөөр y тэнцүү хасах 1 гэдээ дайрах юм бол нэг шийдтэй юм байна. Хасах 1-ээс бага үед бол манайх шийдэх юм байна. Хасах 1-ээс дээшээ гарчвал манайх ингээд хоёр шийдэх гэсэн үг шүү дээ. Тэгэхээр эндээс p маань яг хасах 1-ээс нэг хасах 1-тэй тэнцүү байх үед болохоор манайх нэг шийдтэй юм байна. Хасах 1-ээс бага тоонууд байх үед манайх огтлцохгүй бий шийдвүү юм байна. P нь хасах 1-ээс их үед болохоор манайх дандаа 2 цэгээр хөтлөх юм те. Тэгэхээр 2 шийдтэй. За ингээд хариугаа бичих юм байна гэсэн үг юм шүү дээ. За дараагийнх нь
За өгөгдсөн завсарт тэгштэглийг графикаараар бодорой гэж. За би энэ тэгштгэлийн шийдийг хасах нэгээс 0-ийн оронд бодох юм байна. За тэгэхээр одоо энийг y тэнцүү x-ийн квадратаас сах x нэмэх 1 гэж байгуулад дараа нь y тэнцүү тэг гэж байгуулад энэрийн өгөгдлийн цэгийг олох нэ. За тэгэхдээ шийд нь хасах нэгээс 0-ийн оронд тохсдог гэж шүү. За одоо тэгэхээр бүгдээрээ энэ парабола байгуулахын тулд бүтэн квадрат ялгаж болж байна. Эсвэл нөгөө оройн цэг олдог томьёогоор олж болно те. Энэ бол ерөнхийдөө бол бүтэн квадрат ялгаж гаргаж авсан томьёо шүү дээ. Оройн цэгийн хавцаас нь хасах b байх нь 2-аа. Манай b гэдэг нь x-ийн коэффициент хасах 1, a гэдэг нь x квадратын коэффициент 1. Манай оройн цэгийн хавцаас нь 2-ны 1 юм биш. За тэгвэл ординат нь болно. Тэгэхээр x-ийн хооронд 2-ны 1 төвчин. Тэгэхээр 2-ны 1 квадрат 4-ны 1 хасах нь 2-ны 1 нэмэх 1 параболд орлуулчих. За ийшээ 2-оор өгчий. Тэгэхээр эхний 2 эмэгтэхээр хасах 4-ний 1 юм биш. 1-ийг нэмнэ гэхээр 4-ний 3. Тэгэхээр манай оройн цэгийн хавцаас нь 2-ны 1, ординат нь 4-ний 3 бахнэ. Тэгээ бүгд тэр нь хасах нэгээс тгээ бодох гэж байгаа юм чи нэгжээ жоохон том авчвал зурггүй ярих юм байна те. За тэгээд нэг ганц 2 цэг авнаа. За 2 цэг л авчиж тэгшимтэй. 2-ны 1 хувь тэгшимтэй цэг авчиж те. За нэгдүгээр 0-ыг авчиж 0 авал гой гарахаар харагдчихэв. Өөрөлд 0-ыг орлуулна гэсэн үг шүү дээ. 1. Ер нь бүгдээрийн хасах нэгээс тгээ он болгох юм чи ер нь яг хасах нэгийг бас нэг байгуулалт орлуулаад үзчихье л да. Хасах нэгийг орлуулахаар энд хасах нэг квадрат 1 дээр нэмэх нь 1 гэхэр чинь 2 тэгээ 3 болчих юм шиг. За одоо байгуулнаа бүгдээрээ. За одоо энд бүгдээрээ хасах нэгээс тгээ орно юм чи ер нь бол нэг энэ хэсгийг байгуулчихад болно шүү дээ. За оройн цэг нь юу юм бэ гэсэн чинь за би нэгээ вэ шүү дээ юугаар авч 2 нүдээр авч. За тэгэхээр 2-ны 1 ба 4-ний 3 гинэ. Тэгэхээр 2-ны 1 энд байна. 4-ний 3 гэдэг маань манай 1 зайг 4 хуваасны 3 буюу энэ хэсэг шүү дээ. За энэ зөв оройтой хааш харсан парабол гэж дээш харсан парабол. За 0 ахад 0-ыг авсан чи яг энэ нэгийг дайрна гэж байна. Тэгэхээр тэгшимтэй нөгөө талд нэг цэг авчи. Хасах нэг байхад 3 гэж шүү. Хасах нэг байхад 3 гэхээр энд юм байна. За тэгэхээр манайхыг тэгшимтэй нөгөө талд нь дахиад цэг ш таарна шүү дээ. Тэгэхээр манай парабол маань ийм. За тэгсэн чинь манайх юу гэсэн бэлээ гэсэн чинь хасах нэгээс тгээ орно гэсэн шин. X нь хасах нэгээс тгээ орно гэхээр энэ хэсэг байхгүй юу? За ингэ байгуулчлаа. Тэгсэн чи энийг би y тэнцүү тэг гэдэг шалгуунтай. Тэгэхээр y тэнцүү тэг гэдэг шалгуун маань y-ийн тэгийг дарсан шалгуун гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ цэнхэр улаан хоёр маань огтлцохгүй гоц. Тэгэхээр манайх ерөөсөө энэ завсар битгий л ер нь шийдгүү бодлого байх нэ. За хоёрдугаарт нь бүгдээрээ x-ийн куб хасах x нэмэх 1 тэнцүү тэг гэсэн тэгштгэлийн шийдийг хас 2-оос хасах 1 зэрэг бодно гинэ. За энэ нэг жоохон өөрмөц юм байна те. Бүгдээр x-ийн куб парабол, x-ийн квадрат парабол болгосон кубгаар орж байгаа. Тэр заавал байгаа ч хэн ингэхгүйгээр бүгдээр нэг графикаар бодгийвэл хасах x-ийн нөгөө тишээ гаргаад нэмэх нэгээ хоошоо гаргаад ингэж байгаа бодсон ч болно. Тэгээд би яах юм гэсэн чинь y тэнцүү x кубыг байгуулад y тэнцүү x-ээс сах 1 шилуунаа байгуулад тэгээд энэ хоёрын огтлцлын цэгийн тэнцүү ах гэхээр x надлан буюу огтллын цэгийг олно гэсэн үг. Энэ тэнцүү гэдэг чинь y-гүүд нь адилхан гэсэн үг тий. Аль зэрэг болох юм гэсэн хас 2-оос хасах 1-ийн оронд. За x-ийн кубын график байгуулнаа бүгдээр. За энд ингээд танихгүй график учраас нэлээд эдэн цэг авч орлуулъя бүгдээрээ. За хамгийн эхлээд амраар 0-ыг төвчий. За 0 дахад 0 юм байна. 1 дахад 1-ийн куб 1. За 2-ыг дахаар шууд огцсон 2-ийн куб 8 бол авчих нэ. Хасах 1-ийг дахаар энэ ч энд маань хасах 1 болоод хасах 2-ыг дахаар хасах 8 байна. Яагтвэл ер нь бол хасах 2-оос хасах 1-ийг оромж хасах 3-аас авах хэрэгтэй юм байна шүү дээ. За одоо бүгдээрээ байгуулнаа. За хасах 2-оос хасах 1-ийн орно гэхээр нэлээд доошоо явахаар учраас би ингээд байгуулчих. За нэгжээ болохоор нэг нүдээ нэг нэгжээр авч тэ. За манай
куб функц маань 0 байхад 0, 1 байхад 1, за 2 байхад 8 гэх нэлээд дээш явах нэ. За энд дараа нь хасах 1-ийг орлоход энэ хасах 2-ыг орлуулахаар хасах 8 гэдэг чинь бол энэ хавцаа гэсэн үг шүү дээ. За тэгэхээр энэ бид багцлах гэж тавьчихсан. Манай кубын график маань ингээд их тоо тавьдсан улам ингээд ихсээд нэлээд огцсон гэсэн ийм график байна шүү дээ. За тэгэхээр надад эн чинь ямар нэртэй вэ? Хас 2-оос хасах 1-ийн оронд тодруулнаа. Хасах 2-оос хасах 2 дээр нэг явж байгаа шүү дээ. Хасах 1 дээр нэг явж байгаа. Хас 2-оос хасах 1-ийн оронд гэсэн чинь нэг энэ хасах 1 шүү дээ. За энийг ч тодруулчих хасах 1. За энэ хоорондохыг л надад хэрэгтэй юм байна. За одоо дараа нь тэгвэл ертөнц x-с график байгуулнаа. Y тэнцүү x-с 1. За шулуун хэмжээ нь 2 цаг авахд хангалттай. Гэхдээ би надад хас 2-оос хасах 1-ийн орн юм чи ер нь яг энэ 2 цаг авчвал яасан? Хас 2 хасах 1. Хас 2-ыг тавихаар хасах 3 болоод хасах 1-ийг тавихаар хасах 2 юм биш. За тэрийгэ байгуулнаа. Хасах 2 байхад хасах 3 энд байна. Хасах 1 байхад хасах 2. За энд байна. За тэгэхээр одоо би нэрийг графикийг 2 цагийг холбосон шулуун татлаа. За энэ шулуун. Одоо юу юм гэсэн чинь бүгдээрээ энэ болон энэ график байгуулсан. Тэгээ нэрийн Y-ын тэнцүү буюу огтлынхын цэг болно гэсэн үг. Тэгэхээр энэ нэрийг огтлж байгаа цаг нь энэ цаг байна шүү дээ. Зүгээр багцаагаар харахад энд бол хас 2-оос хасах 1-ийн оронд болохоор нэг хасах 1.5 шахуу зүгээр багцаагаар харж байгаа шүү тий. За бүгд зүгээр орлуулж үзье. За Y тэнцүү x кубд орлуулж үзье. Y тэнцүү x-с 1. За тэгэхээр багцаагаар байгуулсан учраас ингээд ойролцоогоор л гаргана гэсэн үг шүү дээ тий. За хасах 1.5-ыг орлуулнаа. Тэгэхээр хасах 1.5-ын куб. За энэ шулуунда хасах 1-ийг тавинаа. Тэгэхээр хасах 1 тохоор энэ бол яг хасах 2 гэсэн үг шүү дээ. Үгүй хасах 1-ийг бишээ. Хасах 1.5-ыг. За хасах 1.5 орчим гэхээр энэ бол хасах 2.5 арах юм байна. За одоо бүгд 1.5-ын кубыг ойролцоогоор бодъё л доо. За ясвал гарахгүй яа гэвэл бүгд ойролцоогоор нүдэн баримжаар авч байгаа юм чинь тий. Тэгэхээр 1.5-ын куб зэрэгт нь хэдтэй тэнцүү вэ гэдэг юм бүгд харъя. Тэгэхээр 3375 юм биш. За тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээрээ байна штэ. Нэг нь хасах 1-ийн тохоор хасах 2.5 гэж маш их зөрүү гарч ин тий. Тэгээ энэ зэг гэсэн үг штэ. За магадгүй нэлийн юм огцом ингээд ээшилж байгаа учраас хасах 1.5 бол арай л биш юм байна тий. За тэгвэл бүгдээрээ хасах 1.2 маяр гэж үзье л та. За хасах 1.2-ыг орлуулнаа. Тэгэхээр хасах 1.2 хасах 1.2-ийн куб за сондгоочоос би хасах шууд урд нь тавиад байгаа шүү тий. За тэгэхээр 1.2-ийн куб маань ойролцоогоор 1728. За хасахтай шүү. За одоо би энд нөгөө 1.2-оо юунд орлуулж байгаа гэсэн нөгөө шулуунд орлуулж бүгдээрээ. За тэгэхээр хасах 1.2-ыг тавихаар хасах 2.2. За тэгсэн чинь нөгөө энэ тохиолдолд яасан манай кубын дээр гаравцсан. Энэ багтцсан. Энэ тохиолдолд куб нэрэ багассан. Тэгэхээр нэрийн хооронд л юм байна л да тий. Зөв багцаагаад л болж байгаа шүү. За хасах 1.3 орчим байж болохоор юм байна тий. За хасах 1.3-ийнхаа кубыг үзнэ. Тэгэхээр эндээс 1.3-ийн куб гэдэг бол 2197. За тэгвэл одоо энд бүгдээрээ шулуун дээр хасах 1.3-ыг тавьчих. Энэ хасахтай шүү. Тэгэхээр хасах 1.3-аас 1 гэсэн үг шүү дээ. Энэ үл яг гарна л да. Хасах 2.3. За ер нь л төгч जैन тий. За тэгэхээр одоо манай шид ойролцоогоор 130 идчихэд ингээд багцаагаар л гаргаж байгаа гэсэн үг шүү. За хасах 1.3-тай авчвал баг болохоор л байна л да 135 авсан ч болохоор юм биш тий. За энэ хоёрын хооронд гэсэн учраас ингээд ойролцоогоор гаргаад авчлаа. За дараагийнх нь 12,268 тэгштэглийг график аргаар бодорой гэж. За тэгэхээр саяны энэ
юутай төстөг графууд байгаа. За би эхний хоёрын жишээл хийчихэл та. За нэгдүгээрх нь x-ийн куб нэмэх нь x хасах нь 10 тэнцвүүдийг гэсэн тэгшлийг бодно гэж байна. За тэгэхээр би одоо нэг x-ийн куб гэдэг нөгөө тийшээ гаргалаа 10-аас хасах 1 ингэ байх болж. Тэгэхээр би нэгдүгээрт x-ийн куб гэсэн график байгуулна. Хоёрдугаарт 10-аас хасах 1-ийг байгуулад энэ хоёрын огтлын цэгийг олох нэ. За тэгэхээр одоо энэ бүгдээр x-ийн кубын график ерөнхийдөө ойлгогдсон тий. X-ийн орн их тоо тавигдсан, x-ээд багтаа тавигдсан багасаад ах юм шүү дээ. За тэгэхээр амраар 0-ыг тавина. 0 1-ийг тавихаар 1. За 2-ыг тавихаар 8 ингэ явчихна. За цаашаа хасахтаа бас гарна л да тий. За бас нэг гаргахын тулд хасгаа тавьчихё. За дараагийнх нь болохоор шулуун. За шулуун бол 2 цэг авахд хангалттай л да. За тэгвэл би нэрийг 0 цэг гаргахын тулд энэ 0 гэхээр 10 гэдэг айгу том гаргахаар байна. За 2-ыг тавихаар яг 8 гэж гарах юм шүү. Бараагийн шийдэн гарч байгаа юм шүү тий. 3-ыг тавихад 7. Яагадгүй энд ингээд 2-ыг тавихад 8 гарч ийн. Энд 2-ыг тавихаарс 8 байх нь дээ. За тэгэхээр одоо бүгдээрээ энэ хоёр нэгэн цэгээрийг огтлцоод байгаа мó гэдгийг бас харчих тий. За ингэж байгуулнаа. За шулуун бол ойлгомжтой. 0 байхад 10. За 10. 2 байхад 8. За энэ 8 шүү. За тэгэхээр манай шулуун маань гээд За ингэж хашгиулж байгаа шүү. За x куб болохоор 0 байхад 0, 1 байхад 1, хасах 1 байхад хасах 1, 2 байхад 8 гэд ингэ явчихна. Тэгэхээр манай кубын график маань за би жоохон мөрий зурдаг шүү те. За яг нэг л зэгт тогтолцох юм байна. Энэ маань x тэнцүү 2 байхад y тэнцүү 8 гэсэн зэгт тогтолцож байна. За бүгд эндээс x-ийг л олгож байгаа шүү те. Тэгэхээр манай хариу нь x тэнцүү 2-ыг гаргаж байгаа юм. За энэ төгсгөлийн 4-өөс 1-ийг байгуулж тий. 3x-ийн куб нэмэх нь 2x хасах нь 5. За энийг графикаар бодохоор би яг энэ чигээр байгуулж жоохон төвхтөн шүү дээ тий. Тэгэхээр би x кубтыг нэг талд нь гаргаад нөгөө хоёроо хойш гаргачих. Тэгвэл би 3x кубыг байгуулахад арай хялбар нөгөө шулуунаа байгуулахад бас болно. Боломжийн гэсэн үг тий. За 3x куб гэдэг чинь нэлээд том график гарах гэдэг юм да тий. За цэг авч орлуулнаа бүгдэр. За x куб хэрэг 0-ыг тавихаар 0, 1-ийг тавихаар 3, 2-ыг тавихаар бүр явж өгнө. 2-ын куб 8 гэхээр бүр 24. За гэх мэтэн цаашаага явчихна. Хасах 1-ийг тавихаар хасах 3. За шулуун бол ер нь хэдэн цэг орлуулж болно тийм үү? Гэтэ 2 цэг орлуулахад хангалттай л та. За одоо би энэ чи 0-ыг тавихаар энэ бол 5 гэдэг. Энэ бол буурдаг график байхгүй юу? За 1-ийг тавихаар 3, 2-ыг тавьчихаар 1 гарах юм байна. За гэмшил ингээ буур авчих юм байна. За одоо тэнгуэл бүгдээрээ байгуулнаа. Ер нь бол баг нэмэх талдаа шахуу юм бэ шүү те. За тэгэхээр ингээ явнаа. За 0 байхад 0 гинэ. 1 байхад 3 юм байна. За 2 байхад 24 бүү дэшээ явчлаа шүү те. За хасах 1 байхад хасах 3 гэдэг юм. За тэгэхээр манай энэ кубын график ба штэ. Нэлээд тийм огтсон өссөн баг томрол хараа шулуун шаргадахаар шүү те. Энэ за нөгөөх маань болохоор шулуун юм чинь 0 байхад 5. За 1 байхад 3 хэнийг дайрах нь, 2 байхад 1 хэнийг дайрах нь. За тэгэхээр эндээс бүгдээрээ манай энэ шулуун маань ингэ явчих. За энэ хоёрын одоо огтлж байгаа цэг нь хаана байгаа юм бэ гэсэн чинь тогоц. За энэ цэгийг абцисны юу гэсэн чинь x тэнцүү 1 x-ийг л олох гэсэн. Ингээл болох нэ.